Тэгвэл сүүлийн 7 жилийн хугацаанд буюу нийслэлд хашаанд сүүлбүүлж хавчуулагдах автомашинд дайруулах зэрлэгчсэн нутагт бариулах зэргээр 45 зэрлэг амьтан хорогджээ. Тодорхойлбол 28 боргөрөөс 15 халиун буг 2 цагаан зэрэг энэ мэт шалтгаанаар өргөцсөн байна. За зөвхөн 2025 онд гэхэд 16 зэрлэг амьт эмчилгээ авах боломжгүй болж хорогдсон байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас олж зэрлэг амьтад зүү бусаар хоригдох нь элбэг байна. Тэр дундаа дээр дурдсан стандарт бус хашаа амьтад амиа алдах гол шалтгаан болж байгаамаа. Гэхдээ одооны тохиолдлууд энэ доошогоо зас уртсан цууд турхантай зас ихтэй байгаа жилүүдүүд дэлгэн доошогоо уулгын бэлрүү буурж орж ирээд энэ стандартын бушаанд өөх асуудлууд зөндөө. Одоо буухсан бас өндөр том амьтан шуурга дээгүр нь харьяаж гарах гэж гизмцээ сүлбүс гизээ оруулж өнгөрч байна. Орогдож байна. Одоо гөрөөс мөрөж жижиг амтангууданд энэ гашааныхын ийм нарийн завсраар нь толгой нь ороод зүтгэждэг тэгээд дашаагаараа өргөн байдаг учраас дашаан толгоонд тэгдэд өгдөг. Гарч чадахгүй хөлтөн нохоо шуугаа хойноос мөкснөөс нохож идээд ийм их асуудлаар л ер нь өөх тохиолдлууд одоо зөвлөлийн 2-3 жилийн нийлбэг болж байна. Мөн зэрлэгсэн ноход зэрлэг амьтдыг барих тохиолдол гардаг. 2026 он гарснаас хойш л гэхэд 1 цагаан зэрийг зэрлэгсэн ноход барьжээ. Нийслэлийн байгаль орчны газраас гэмтэж бэртсэн амьтдыг асрах байранд асран хамгаалж шаардлагатай эмчилгээг хийдэг байна. Нөгөө газар ашиглалт маань тэлээд тахаар нөгөө зэрлэг амьтдынхан оршинд оршиж байгаа газарт одоо шууд л нөлөөлж нэсэх байхгүй. Одоо амьтдыг стресстүүлэх өөрөөсөө ч гэсэн бас суур нөлөөлөлт өртөх ийм арга хэмжээнд их орж байгаа юм. Манай газраас 2025 оны байдлаар нэг 215 бодгалын одоо дуудлага авч ажилласан. Үүний одоо дийлэнх нь могой дуруутай амьтаас бол өрөөс зээрх методд байж байгаа тийм. Манайх өөрийн одоо хайранд нэг амьтаа асрах байртай. Энэ байранд одоо 36 бодгалыг одоо тэнхрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Нийслэлийн ногоон бүс 480 мянган га газрыг хамардаг. Зэрлэг амьтдыг хамгаалах нь цор ганц төрийн байгууллагын үүрэг биш. Иймээс иргэд дор бүрний хариуцлагатай байж зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг мөрдүүлэх хэрэгтэйг болж өнгөрсөн үйл явдал харуулж байна. Мөн эдэж тэжээл хайсан бэртэж гэмтсэн зэрлэг амьтдын талаарх мэдээллийг нийслэлийн шуурхай удирдлагын албаны 31 тэг 5 дугаар утсанд мэдэгдэх боломжтой юм а.